бод Монгол улсын иргэн. Би иргэн. Иргэдийн хурлын төлөөлөгч хэний төлөөлөл байна? Би Монгол улсын иргэн. Хорооны хурал хорооны дарга үүнтэй биелүүлж байна уу? Би бол иргэн гоо. Таны амьдралд шууд нөлөөтэй шийдвэрүүд хаана хэрхэн гардаг вэ? Би Монгол улсын иргэн. Иргэдийн оролцоо гэж юу вэ? Би Монгол улсын иргэн. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд юу бидэнд хэрэгтэй вэ? Би бол Монгол улсын иргэн. Хариултыг бүгдээрээ хамтдаа хайр. Би Монгол улсын иргэн. Хамгийн гол нь иргэдийн оролцоотойгоор шууд хариулъя. Би иргэн нэвтрүүлэг. Сайн бацгааны өрхөн мэдүүлэгчтэй Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим боловсрол сувг телевизийн боловсрол төслөс хамтран та бүхэндээ хүргэдэг би иргэн нэвтрүүлгийн ээлжид шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бид өмнөх дугааруудаа иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэх тухай хамтдаа ярилцдаг. Бид маш олон сэдвүүдийг хөндөж байсан бүгдээрээ чухал гэсэн тодтолтой иргэдийн маань өмнө тулгамдсан асуудлууд байдаг. Харин бидний өнөөдрийн хэлцэж байгаа сэдэв болвол сүүлийн үед монголчуудын сэтгэлийг нэлээд эмзэглүүлээд байгаа. Бас нэлээд том асуудал болоод байгаа хар тамхи хатавчинд хуралдсан аюул гэсэн сэдвийн дор бүгдээрээ хэлцүүлэг өрнүүлэх юм байнамаа. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлэгт оролцох зочдоо та бүхэндээ танилцуулъя. Монгол улсын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Батчимэг, Монгол улсын ерөнхий прокурорын туслах, сургалт судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал, ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ган Зориг, Гайлын ерөнхий газрын дарга Цэвэн Жав, хууль зүйн дотоод хэргийн яамны гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Ням Даваа нарын хүрэлт хүнтэй зочид хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр бас энэ танхимд маань бол маш олон хүнтэй зочид хүрэлцэн ирсэн байгаа. Ардчилсан төр иргэдтэй нээлттэй. За ингээд нэвтрүүлэг маань өөрийн гэсэн дэг жаягтай байдаг та бүхэн мэдж байгаа. Ингээд ерөнхийлөгчийн зөвлөх Батчимэг зөвлөхөөс өнөөдрийн хар тамхи хатавчинд хуралдсан аюул сэдвийн дор бид ямар асуудлыг онцлон ярилцах вэ гэдгийг та тодорхойлохгүй. Хар тамхины асуудал ялангуяа мансууруулах бодистой холбоотой асуудал бол ямар ч улс үндэстний хувьд үндэсний аюулгүй байдалтай холбоотой, иргэдийн аюулгүй амьдралтай холбоотой маш ноцтой асуудал байдаг. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид нар энэ хар тамхины хор хөнөөл, за түрүүнээс одоо урьдчилан сэргийлэх таслан зогсоох асуудлуудыг голлон ярилцсан. Одоо бас яг 1 жилийн өмнө буюу 2010 оны 12 дугаар сард манай иргэний танхимд энэ асуудлаар нээлттэй хэлцүүлэг явагдсан байгаа. Түрүүлгээр гол хэлцэх асуудал бол энэ хар тамхины асуудлаар манай иргэдийн мэдлэг ойлголт юу ямар түвшинд байна вэ? Энэ хар тамхины асуудал ер нь бодиттой аюул болцоход байгаа юу? Ийм одоо байдал нөхцөл байдал хүндэрчээд байгаа бол манай төрийн байгууллагууд энэ асуудлыг шийдэх чиглэлээр яаж ажиллаж байна? Ямар хүндрэл бэрхшээл гарч байна? Цаашдаа асуудлыг шийдэхин тулд бид нар яаж хамтарч ажиллах ёстой вэ гэсэн ийм асуудлууд голлон анхаарал хандуулна. За тэгээд би иргэн нэвтрүүлгийн гол зорилго бол мэдээж асуудлыг зөвхөн төрийн одоо үүрэг хариуцлага талаас нь ярих биш. Иргэд ямар үүрэгтэй, ямар хариуцлагатай байх ёстой юм. Төр иргэн хоёр хоорондоо яаж хамтарч ажиллах юм бэ гэдэг дээр бас их анхаарч ярилцдаг. Тэгэхээр эдгээр асуудлуудыг тойрч ярилцах болно. Ардчилсан төр иргэдтэй нээлттэй. Эхний асуулт маань таны иргэн тойрондоо ерөнхийдөө монголчуудын хувьд хар тамхины тухай ойлголтоо хангалттай байдгүй гэсэн асуултыг тавьж байна. За монголчуудад бидэнд хар тамхины тухай ойлголт хангалттай байдгаа гэж үзэж байгаа бол та ногоо утсыг, хангалттай байдгүй маш бага гэж үзэж байгаа бол улаан утсыг, за дундаж байр суурийг баримталж байгаа бол шар хуцыг өргөхгүй. Ингээд бүгдээрээ өнгөний ялгарлаар өөрсдийнхөө ямар байр суурьтай байгааг тодорхойлё. За баярлалаа. Тэгэхээр энд байгаа хүмүүсийн 3/2 нь буюу ихэнх нь улаан хуцыг өргөлөө. За 3/1 нь шар хуцыг өргөлөө. Тэгэхээр бид энэ нэвтрүүлэгтээ зориулж нэгэн сурвалжлагыг бэлдсэн байгаа. Тэгэхээр иргэдээс яг энэ асуултыг асуусан байгаа. Тэгээд иргэд маань бас ямар байр суурьтай байдгийг бүгдээр хамтаа сонсгоё. Ардчилсан төр иргэдтэй нээлттэй. Хэрэглээний талаар бол нэг сайн ойлголт байхгүй байгаа шүү дээ. Зурагтаар яг нөгөө одууд нэг энэ тэнд хар тамхи хэрэгэлсэн гэл те. Зурагтын мэдээлэлээс тэр мэдээллийг чинь сонсоод байна шүү дээ. Тэгээд хошоо урагшаа нэг зөөврийн асуудал. Тэгэхээр ер нь байгаа болов гэж бодож байгаа шүү дээ. Тамхины талаар мэдгүй сайн мэдгүй. Хар тамхины хор уршиг ямар байдгийг сурталчилдаг тийм байгууллага гэж одоо ер нь байхгүй шүү дээ. Телевизээр зөгч те. Тийм учраас энийг сайн сурталчилж залуучуудад хойч үе цай энийг
ямар хойр уршигтай юм гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө хар тамхины хэрэглэл айгүй өргөн дэлгэр байгаа л та. Одоо жишээлх юм бол Дархуул аймаг гэхэд одоо нөгөө хар тамхины ургамал маань ургадаг гэдээ одоо хүмүүс ямар яриад байгаа. Тэгээд ер нь тиймэрхүү юмнуудыг бол ерөнхийдөө зөндөө сонсч ийсэн, хэрэгжилж ийсэн хүмүүс одоо зөндөө байж л байгаа. Тэгээд ерөнхийдөө муулта энэ талаар одоо ямар нэг арга хэмжээ авах нь одоо маш зүйтэй. Тийм ээ. Одоо залуус чинь тэгэл бүгд л одоо юу ч юм бэ? Нөхцөл нь одоо тийм ч юм уу одоо нийлдэх хүмүүстүүд нь ч юм уу, найз нөхдүүд нь ч юм уу бүгд л тэгэл сонирхол хар тамхи хэрэглээл ах шиг шүү дээ. Гэтэ Монголд ямар байгааг нь бол сайн мэдэхгүй л байна. Би өөрөө хойн сурдаг байхгүй. Тийм яг монголчууд одоо залуучууд яг яагаад яваад хэрэглээд сайн мэдэхгүй л ойлгомж юу баг л байгаа мэдээлэл. Ардчилсан төр иргэдтэй нээлттэй. Тэгэхээр мэдээж хар тамхины асуудал бол бид нарт үнэхээр аюул занал учруулж байгаа асуудал нь тодорхой. Тэгэхээр одоо яриагаа ханаас эхлэх гэхээр бид нар өргөж ирсэн зочдоос асуултыг асууя гэж бодож байна. Ерөнхийдөө хар тамхины аюул, занал хийлэл, за зөвхөн хар тамхи биш л те энэ мансууруулах бодис болон сэтгцэд тийм ээ нөлөөлөх боломжтой юм бодис, семийн бэлтгэл. Энэ үнэхээр одоо Монголд аюул занал учруулж байна. Хар тамхи мансууруулах бодистой холбогдолтой асуудлуудыг бол эрүүгийн хуулинд гэмт хэрэггээд оруулсан байгаа л да. Тэр энд би зарим нэг тоо мэдээг товчхон хэлье гэж бодож байна л да. 2010-2011 оны эхний 10 сарын байдлаар бол нийтдээ 51 эрүүгийн эрэгт 118 хүн шалгагдаж шийдэгдсэн байна. Энэ төрлийн гэмтрэг аль хэдийн Монгол улсад гардаг болчиж үнэхээр одоо энэ хар аюул маань хат хувцсан дээр ирсэн байна гэдгийг харуулдаг байна. Зүгээр дотор нь ялгаад үзэх юм бол ерөнхийдөө залуучууд, хүүхэд залуучууд маш их холбогдсон байна. Хар тамхи зөөвөрлөх, бусдад дамжуулах нь олон улс дансан зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд амар хэлбэр аргаар мөнгө олох гэсэн манай улсын иргэдэж энэ хэрэгт холбогдох нь ирсэн мэджээ. Энэ оны 1 сарын байдлаар Оросын холбооны улсад 3, Казахстанд 1, Унгарт 2, Бангладешт 1, Малайзад 1, Грект 1 иргэн тус ял шийтгэгджээ. Харин урт хурж болох бүгд найрамдах хятад ард улсад 40 хүн хэрэгт холбогдсоноос 18 ял шийтгэгдэж, 4 нь цаазан ял сонсч, 1 хүн хугацаагүй хорих ялаар, 7 хүн 15 жил, 6 хүн 6-аас 10 жил хоригдох ялаар шийтгэгдэж, 1 хүн хэрэг шалгах явцад амиа хорлжээ. Одоо 21 иргэн шүүхийн шийдвэр хүлээж байна. За Монгол улсын иргэд гадаадын хүмүүстэй хамтарч үйлдсэн тоо нэлээд байгаа. Тэгэхдээ хэргийн субъектүүдийг харах юм бол одоо 90 гаруй хувь нь бол Монгол улсын иргэн байж байгаа. Ерөнхийдөө хар тамхины хэрэг бол сүүлийн үед одоо глобалчлагдж байгаа үйл явцтай улам бүр хурдан авчин гэж. За нэгдсэн үндэсний байгууллагын тооцоон тусгаснаар сүүлийн 15 жилийн дотор одоо 15 жилийн дотор 3 дахин их хэрэглэгчтэй болсон гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр 200 сая гэдэг хүн бол ихэд дахинд бол их өндөр тоолдоо. Монгол сүүлийн үед одоо яаж байгаа гайлын ерөнхий газар дээр энэ талаар бүртгэл мэдээлэл үнэхээр одоо аюулын харанг дэлдээд байгаа гэсэн тэр бодиттой үнэлэмжийг яаж гаргаж байна? Гайлын байгууллага өөрийнхөө шалгалтын явцад илрүүлсэн төрөл бүрийн химийн бодис, энэ мансууруулах бодис гэж болох ийм зүйлүүдийг нийтдээ сүүлийн 2 жилд гэхэд за сүүлийн 4 жилээр аваад үзэхэд бид нийтдээ нэг 8 тохиолдол жишээ нь илэрсэн байгаа юм. Нийтдээ бол 60 гаруй ийм тохиолдлыг шинжилж, судалж үзэхэд 8 нь бол хар тамхитай холбоотой асуудал байх жишээд. За манай хуулийн байгууллагууд мань тодорхой ийм сэжиг үхээ зүйлсийг авч ирж гайлын байгууллагын лаборатори шинжилүүлдэг. Ингээд шинжилснээс үзэхэд бас 40 орчим мань хар тамхитай холбоотой болох нь тогтоогч байгаа жишээд. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бол ер нь энэ зүйлийг одоо сонирхох ийм хандлага байна. Тийм учраас бид энэ явуулж байгаа нэвтрүүлгээр ч гэсэн ер нь хар тамхины хор холбогдол талын илүүтэй ярьж яг бодит одоо тэр газар нутаг тэнд ийм байдаг гэж их тодорхой ярих асуудал бас буруу байна гэж бид дүгнэлт хийсэн. Ер нь хуулийн байгууллагаар тогтоогдож байгаа зүйлүүд ихэнх хэсэг нь бол одоо нэг олсны ургамал олцсон байдаг. Тэгэхээр олсны ургамал гэдэг маань бол энэ та бүхэн мэдж байгаа канвас гэдэг энэ төрлийн ургамал. Энэ ургамлыг бид монголчууд маань их сонирхож үүнийг цуглуулах,
Энийг бас бага сагаар хэрэглэх ийм хандлагууд байгаа юм. Тэгэхээр энэ ургамал ургаж байгаа тэр газар нутаг дээр ер нь кинолт тогтоож түүнийг тэр ургах явцад нь шатаах ч юм уу энийг ургуулахгүй байх, өрийг авахуулахгүй байх ийм мэтлэн арга хэмжээ зохиомоор байгаа юм. Мансууруулах үйлчилгээтэй эм бодисуудыг тайвшруулах эм бодис, наркотикууд, сэргээшүүд, хий үзэгдэл үүсгэгч бодис гэж 4 үндсэн бүлэгт ангилдаг байна. Тайвшруулах эм бодист арих, каннабис, хорт хийнүүд болон бусад тайвшруулагч эм бодис хамаардаг. Наркотикийн бүлэгт опиум, героин болон бусад наркотикууд орно. Харин амфетаминууд, кокаин, кофеин, бетилийн самар, кат, никотин нь сэргээшийн төрлүүд юм. Үүнээс цацуу харт амхийг байгалийн гаралтай, химийн буюу синтетик гаралтай гэж 2 ангилдаг. Манай улсад харт амхны бодисуудад албан ёсоор шинжилгээ хийдэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Галийн ерхий газрын лабораториудад сүүлийн жилүүдэд химийн гаралтай харт амхны дээж голчлон ирэх болжээ. Амфетамин, героин, морфин зэрэг химийн аргаар гаргаж авсан эдгээр бодис нь байгалийн гаралтай харт амхнаас хэд дахин илүү хоруу чанартай тул хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэг байна. Олон улсын хэмжээгээр ингээд аваад үзэхдээ зэрэг нийтдээ нэг 172-аас 250 сая хүн харт амх мансууруулах бодисыг хэрэглэж байна. Үүнээс 18-аас 30 сая нь хэдийн одоо дондогч болж хувирсан байна гэсэн ийм судалгаа гарчаад байгаа юм. Үүний зэрэгцээр энэ харт амхтай холбоотой мансууруулах бодисыг хэрэглээд байгаа насны хязгаарыг аваад үзэхдээ зэрэг бас нэлээд залуужсан, ялангуяа үүний дотор нөгөө судсаар тарьж хэрэглэж байгаа нас бол хүмүүс бол 11-аас 21 сая орчим хүн байгаа. За энэ бол 15-аас 64 насны хүмүүс энд хамаарч байгаа жишээтэй. Ийм учраас манай Монголын иргэд энэ асуудал дээр үнэхээр дөрвтэй арга хэмжээ авч энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын төвшөнд авч үзэж ярьж байгаагүй маш зүйтэй гэж бодож байгаа юм. За баярлалаа. За мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд монголчууд өнөөдөр энэ тээвэрлэгч харт амхийг тээвэрлэгчийн үр гүйцэтгэх ийм хандлага одоо сүүлийн үед илэрч байна. За Монгол улсын иргэдээс зарим одоо манай хөрш орнуудад тээвэрлэгчээр явж байгаа баригдсан тохиолдлыг олон болж эхэллээ. Мансууруулах болон сэтгцэд нөлөөт эм бодис бэлэмлийг харт амх гэдэг. Харт амхийг хууль бусаар тээвэрлсэн, илгээсэн, борлуулсан, үйлдвэрлэсэн иргэнийг Монгол улсын эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт зааснаар хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг байна. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэгт 2006 онд 5 хүн, 2007 онд 12 хүн, 2008 онд 9 хүн, 2009 онд 5 хүн, 2010 онд 11 хүн холбогдож, 2011 оны байдлаар 11 хүн ялаа ажиллаж байна. Нөгөөтэйгүүр жилд дунджаар 30-аас 40 шинжилгээ хийдэг байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн өнгөрсөн жил цагдаанараас ирүүлсэн 120 дээжэд шинжилгээ хийсэн нь харт амхны хэрэглээ тодорхой хувиар нэмэгдсэнийг батална. Олон улсын нэг бие биентэйгээ харилцаа сайжрахын их түншил одоо хөгжихийн сайн тал муу тал гэж байдаг юм байна. Муу тал нь бол энэ бид нар энэ гэмт хэрэг хийн одоо нөхцөл байдалд их ойртох, ялангуяа энэ харт амх мансууруулах бодис гэж бид нар хэлээд байгаа энэ зүйлд нэлээд татвартан орж байгаа явдал байгаамаа. Нөхцөл байдал бол хүнд байгаа. Бид нар бол ерөөсөө харт амхны хэрэглээ Монголд байна уу байхгүй юу гэдэг асуудал байдаг болсон. Харт амхны хэрэглээ Монголд бий болцсон. Жишээ нь гадаад ял эдэлж байгаа тэнд шалгаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдлээ. Жишээлх юм бол энэ 2012 оны 1 сарын байдлаар ихэд гадаадын 10-аад улсад 52 хүн энэ гэмт хэрэгт шалгагдаж байна. Тэгэхээр энэ маань гадаад дотоод нөхцөл байдал аль байл нь хөндөрлөө шүү. Хүмүүсээ одоо сонор сэрэмжтэй байгаараа энэ харан биднийг дилдэж байна гэдгийг одоо бид нар ойлгох хэрэгтэй. Зүгээс ингээд харахад бол энэ цаашаага өсөх хандлагатай байна уу? Ерөнхийдөө яг доктортойгоор ингээд байгаад байна уу? Гэмт хэргийн гаралт. Энэ гэмт хэргийн гаралт бол өсөж байгаа, жилээс жилд өсөж шүү дээ. Өсөж байгаа. Тийм учраас бид нар энэ дээр бол нэлээд хуулийн байгууллагуудын систем жишээл боловсруулалтад хаасаагүй энэ бид нар анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр сүүлийн үед монголчууд харт тамхи гингүүд ихэвчлэн гадаад дахь монголчуудын асуудал гадаадад харт тамхи тээвэрлэж явж байгаад биедээ агуулж явж байгаад баригдсан тэрнээсээ болж хэрэг төвөгт ороод аль нэг улсын хориг газар байж байгаа эсвэл бол бүр одоо ялын дээд хэмжээ авчсан хүмүүсийн тухай их мэдээлэлтэй байгаа л да хэвлэл мэдээлэлээр ялангуяа энэ талаар ярихгүй юу та нөхцөл байдал яг ямар байна? 2011 оны байдлаар Хилийн чадад 120 мянга гаруй Монгол иргэд ажиллаж амьдарч байна гэсэн мэдээ судалгаа байдаг.
За 2011 онд бид нар Хэлийн чанартайгаа Элчин сайдын яамнаас авсан мэдээлэлээр бол 170-ад гэмт хэрэгт манай улсын 200 иргэн холбогдсон гэсэн тийм мэдээлэл ирсэн байна. За энэ 200 иргэнээс хар тамхитай холбоотой гэмт хэрэгт түр одоо бас хэлсэн 50 гаруй иргэн холбогдсон байна гэсэн том мэдээлэл өгдөг. Энэ 50 гаруй хүнээс одоогийн байдлаар 20 ял эдэлж байгаа. Үлдсэн одоо саатуулгадаад туулстай шалгагдж байгаа гэсэн ийм мэдээлэл өгдөг. Хэлийн чанарт хоригдж байгаа Монгол иргэдийн ар гэрийнхэн гэхэд энд сэтгэл зүйн хувьд ямар байдалтай байх вэ? Өөр хүүхэд нь ямар байдалтай байх вэ? Тэр хүн өөрөө хүний нутагт одоо ял эдэлж байгаа гэдэг чинь бас ямар байдалтай байх вэ? Энэ бол бүхэнд ойлгомжтой. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бидний яг хэлж байгаа асуудал бол хар тамхины асуудал байгаа. Хар тамхи, мансууруулах бодит, сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл бодисын тухай асуудал байгаа. Тэгэхээр бид мэдээж яг энэ бэрхшээлтэй тулгарч байна. Бэрхшээлийг даван туулахын тулд түүнийг танин мэдэх ёстой. Өнөөдрийн нэвтрүүлэг бол сурталчилгаа биш. Хамгийн гол нь бид энэ бэрхшээлээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийх ёстой вэ гэдэг дээр голж яригдах гэж байгаа. Тийм учраас одоо энэ танхимд маань маш олон мэргэжлийн хүмүүс хүрэлцэн ирсэн байгаа. Хар тамхины хэрэглээ энэ өөрөөр хэлбэл хувь хүн хэрэглэх хоёр бол өөр л дөө. Энэ одоо нөгөө хуулиар одоо өндөр хариуцлага хүлээдэг, борлуулдаг, худалддаг ч гэдэг юм уу. Энэ бол тусгай хуулиар явцдаг. Харин тэр бодисыг хэрэглэдэг хүн гэдэг бол бас өөр байдаг. Тэрийг хэрэглээд явах хэрэг тухайн хүн маань эрүүл мэндэд болоод хүний сэтгцэд маш одоо хохирол учруулдаг. Хамгийн түрүүнд одоо учруулдаг зүйл нь юу гэхээр тухайн хүн одоо тэр бодисыг донтдог, хэрэглэдэг, өвчтөй болно гэсэн. Та бол яг энэ хар тамхи мансууруулах бодистой яг өдөр тутам гардаж тулж ажиллаж байгаа хүний хувьд байдал яг ямар байна вэ? Одоо мөнхийн 2 хөрш байж байгаа. Хойдорд 2 хөрш маань дэлхийн одоо дэлхийд дээр байж байгаа хамгийн том зах зээл буюу хамгийн их борлуулалт хэрэглээтэй 2 хөрш. Энийг дагаад манай улсын нөхцөл байдал бол үндсэндээ хүндэрч байгаа. 2010 оны байдлаар цагдаагийн байгууллагаас нийт 15 эрэг үүсгэж шалгасан. 2011 оны байдлаар энэ тон 26 өрсөлдсөн байна. Хэрэгт холбогдсон шалгасан хүний тооч мөссөн. Инхээр өөрөөр хэлбэл энэ жил ирэх тусам үнэхээр гэмтрийн гаралт маань прогресс байдлаар өсөлттэй байж байгаа. Энэ бол үнэхээр өнөөдөр бол энэ нийгэм тулгамж байгаа асуудал нэг. Одоо хамгийн гол одоо тэр прогрессээр та өсч гэнэ гэж байна шүү дээ, тийм ээ. Хамгийн гол шалтгаан юу вэ? Ер нь шалтгааныг бас олон талаас нь авч үзэх чухал байгаа. Иргэдийн маань энэ талын мэдлэг мэдээлэл дутуу. Хоёрдугаарт нь бас амжиргааны төвшин доогуур амар хэлбэр алгаар мөнгө олчих гэсэн. Энэ хүсэл зоригын үндсэн дээрээс. Тэгээд нөгөөтэйгөр Монгол хүний бас итгэмтгий зан чанар байж байгаа. Энэ байдлаас нөлөөлөд эмт хэрэгт татан оролцож байгаа. Ер нь зүгээр хард тамхи мансууруулахын сэтгцэд нөлөөлөх юм бэлтгэлийг хэрэглэх асуудал бол нэг удаагийн гэсэн асуудал байхгүй. Энэ аюулын хаалгыг үндсэндээ тогшоод орсон тохиолдолд эхний удаа хэрэглээд сэтгэл зүйн хүсэмжүй болно. Хоёр дахь удаагийн хэрэглээний дараа бол үндсэндээ бие эрхтний хүсэмжүй бол үнтэй байж чадахгүйгээр дараагийн хэрэглээ шаарддаг гэж байгаа. Ингээл энэ аюулд оролж байгаа. Үүнээс л иргэд маань маш их болгоомжилж анхаарах хэрэгтэй асуудал байна. За 12 жилийн өмнө бид нар анхны судалгааг Монголд хийж үзсэн. Энэ асуудлыг одоо Монголд анх гаргаж тавьсан хүнээ нэг л дээ. За ингэхэд бол 45 хэрэглэгчтэй байлаа. Тэгээ одоо ингээд жил дараалаад судалгаа хийж үзэхэд одоо бол 410 хэрэглэгч одоо манай судалгаагаар илэрсэн байгаа. Тэгээ ихэнх нь одоо өсвөр үеийнхэн байдаг. Манайд одоо яг ийм глобал фанд дохсрын төслийн хүрээнд бид нар хард тамхи судсаар тарьж хэрэглэдэг хүмүүстэй ажилладаг. Манайд бол одоо 70 хүн ирж үйлчлүүлдэг. Яг нэг өдөр бол 70 хүн ирэхгүй л дээ. Өдөрт өөр ирдэг. Гэхдээ л нийтдээ 70 хүн хамарч байгаа юм. Тэгэхээр зөвхөн одоо судсаар тарьж хэрэглэж байгаа хүн 70 байгаа юм чинь цаана хэрэглэж байгаа хүмүүс бол зөндөө л дөө. Тэгвэл нэг хүн хэрэглэж яхад цаана одоо 4 хүн одоо юу яаж идэг. Дагаж дуурайж одоо орж идэг ийм асуудалтай байдаг байхгүй юу. Тэгэхээр 410 хүний цаана бол 1600 байхыг үгүйсэхгүй байхгүй юу. Тэгэхээр энэ хэрэглээ жилээс жилд өсөд байгаа. Тэгээ энэ одоо өсөд байх юм бол энэ хэрэглэгч өөрөө айгүй их эвдэрдэг. Хүмүүжлийн доголдолтой болдог тий. Өөрөө одоо их үнээр бас эрүүл мэндэ хөнөөдөг. Тэгээ эдийн засгаар хохирж байгаа жишээнүүдийг авч үзэж болно л да. Жишээлбэл одоо манайд нэг хүн гэхэд одоо өдөртөө 30 морфин хэрэглэдэг. Тэгээ 30 морфин чинь өдөртөө 72 мянган төгрөг хэрэглэж байгаа байхгүй юу. Тэгээ сардаа бодохоор энэ хүн маань
одоо хичнээн төгрөг болох уу те. А жилдээ болохоор бүр 10 хэдэн сая төгрөг хэрэглэж байгаа. Ганцхан одоо харт амхиндаа ингэж хэрэглэж байгаа байхгүй юу. Тэгээ хэрэглэгч маань өөрөө л ер нь насан туршдаа зовж идэг. Яа гэхээр ерөөсөө ганцхан одоо тэр морфиныг л хүсч мөрөөдөж идэг. Өөр юу ч тэр хүнд хэрэггүй. Бүх юмаа зараад тийм ээ. Тэгээ бүх юмаа зарна. Эхлээл гар утсаа зарна, компьютераа зарна тэгээ хамгийн сүүлд нь байраа зараад тэгээд одоо ингээд бүр годомд гардаг байхгүй юу. Тэгээ хичнээн баян байгаад энд бол нөлөөлөхгүй. Одоо ягаад одоо эртээ мөнгө барчдаг байхгүй юу. Тэгээд одоо манайх мөнгө одоо юу гэдгийг зарим хүмүүс бол тоохгүй байгаа шүү дээ. Одоо 12 жил болж байхад энэ дээр ямар ч бодлого байдаггүй байхгүй юу. Тэгэхээр ерөн судалгаанаас харахад бол хүмүүс ерөөсөө хор хөнөөлөг ойлгодгүй. Хинч байж болно. Гэхдээ ирээдүйд таны хэн байх нь чухал. Өнөөдөр үнэхээр энэ мансуурлын асуудал бол архинасаа төм дахин илүү хүнд. Яагаад гэвэл архитнаас огтуурах бол арифметикээр ингэж өсдөг. Тийм ээ, дэлхийн шинжилгээ ухаан энийг нотолцсон. А гэтэл мансуурал базд онтгол ийм дэлбэрэлт маягаар гарч ирдэг. Жишээ нь хуучнаар зөвлөлт холбоотой улсад бол 80-аад оны дундуур 41 мянган мансуурал базд онтогч байсан бол 2001 онд 3 сая болж өнөөдрийн байдлаар 20 сая мансуурал базд онтогч нар байна гэдэг ийм статистик мэдээг албан ёсоор мэдээлж байна л да. Тэгэхээр үнэхээр Монгол улсын одоо эрүүл мэндийн салбар энэ байдал бэлэн байна уу гэвэл үгүй. Яагаад гэх юм бол архийг бол одоо тодорхой 10-14 хоног хэвтээд хүнийг хордлогын тайлаад сэтгэл зүйн эмчилгээгээр болдог. Тэгээд 2 жил одоо хяналтанда явж эмчлүүлдэг бол мансууруулах бодит онцсон хүнийг наад зах нь 45 хагас жилээр хэвтүүлэх шаардлагатай байдаг. Өнөөдөр энэ даатгалын системд энэ байдаггүй. За хувийн эмнэлгүүдийн хувьд бол мэдээж төлбөртэй учраас тийм ээ маш хэцүү байдаг л да. А Монгол улсад энэ өвчин дэгдэх тархал дүүх шалтар шалтгаанууд маш их байж байна. Юу гэвэл нэгдүгээрт нь нийгмийн эдийн засгийн байдал ямар байна тийм ээ. Хоёрдугаарт нь ядуурл байна. Гуравдугаарт нь залуучууд маань зорилгоуд ч эхэлсэн. Өнөөдөр бэлэнчлэг сэтгэл зүй ихтэй. Тусмаа шил манай хувийн эмнэлгийн хувьд бол нууцлалт маш өндөртэй байдаг учраас хүмүүс ханддаг. Хандхад одоо нөгөө хууль эрхцэн орчин бас хэцүү байдаг. Хүн итгээд ороод ирдэг. Эмчлүүлэхэд авлаа. Гэтэл бид нар бол тэр хуулиараа хуулийн байгууллагуудад мэдээлэх ёстой байдаг. Даанч болдоггүй энэ маань тийм ээ. Боловсролын яам нөхцөл байдлыг яг яаж үнэлж байна? Гэхдээ нөхцөл байдлыг бол өнөөдөр үнэлэхэд бол ерөнхий боловсролын сургуулийн ялангуяа дунд ахлах ангийн сурагчдын дунд бол энэ шууд хар тамхи гэхээсээ илүү сэтгцэд нөлөөлөх нөгөө эм бэлтгэл газ одоо цавуу тийм ээ ийм зүйлийг хэрэглэх энэ зүйлийг хэрэглэхийг одоо нэгэндээ санал болгох ийм байдал одоо илүү байна гэсэн ийм тоо баримттайгаа энийг би юунаас үндэслэж хэлж байна гэвэл 2000 сурагчдаас хамруулж авсан судалгаанаас 54 нь одоо энэ сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэл хэрэгжилж үзсэн гэж байгаа. Энэ дотроо энэ 54 сурагчийн 91.7% нь бол за яг хотын төвийн сургуулиудын амжиргааны түвшин одоо дээгүүр ийм боломжийн одоо өрхийн хүүхдүүд байна гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр энийг бол одоо юу гэдэг хэвлэл мэдээллийг одоо чөлөөтэй авдаг одоо ямар нэгэн байдлаар интернет одоо юу гэдэг энэ орчин нөхцөлд одоо чөлөөтэй байдаг ийм хүүхдүүд одоо илүү хэрэгжилж байна л гэсэн нөхцөл байна. За баярлалаа. Одоо нэг асуулт асуугаа дараагийнхаа сэдвээр орё. Юу гэхээр Гайл ерөнхий газрын лаборатори эрхлэгчинд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр зөвөр одоо бид нар бас кинон дээр ч гэсэн мэдээлэл авдаг тийм ээ. Үнэрч нохой. Эсвэл гахаагаар ч гэсэн зарим газар өнөрлүүлдэг тийм ээ. Тэгээд ийм тодорхой хэмжээгээр X-ray буюу одоо гайлаар орж ирэхэд бол рентген туяагаар ингээд харчдаг. Тэр Монгол жишээлбэл магадгүй ингээд хотоодондоо гялгар уутан дотор химийн яг саяны төрлийн боцыг тэгээд ороод ирж байгаа хүмүүсийг Монголын гайл тогтоож чадах уу? За тэгээд манай байгууллагын хувьд бол бид бүхэн ямар нэгэн байдлаар болсон хүчнээ бэлтгэх тоног төхөөрөмжийг одоо орчин үеийн төвшөнд хүргэх энэ чиглэлээр бол нэлээд агш дэвшилттэй ажиллаж байгаа. За таны асуусан асуултын хувьд гэвэл тийм X-ray буюу одоо рентген төхөөрөмжүүд бол манай хөлийн боомт газруудад бол
суурилгдсан байдаг. За тэрийг бол алсын зайн тандалтаар хийж болж байна. Мөн тэр тухайн одоо зорчигч иргэнийг одоо ямар нэгэн мэдээлэл сэжигтэй бол түүнийг бас тэр төхөөрөмжөөр илрүүлэх мөн одоо зорчигчийн ачааг бол шалгах одоо ийм тоног төхөөрөмжүүд байж байна. За өнөрч нохой бол мөн яг энэ мэрэгчсэн чиглэлээрээ өөрөөр хэлбэл одоо актив төрлийн нохойнууд бол манай дээр бас мэрэгчсэн нохойнууд ажилладаг. Хэдэн нохой байгаа жишээлбэл одоо Монголд? Одоо 46 нохой гоё тийм ажиллаж байгаа. Ер нь бол Монголд бол хар тамхи орж ирэхэд бол нэлээд сайн хамгаалагдсан гэж ойлгож болох. Тийм ямар нэгэн байдлаар бол түүнийг илрүүлэх чиглэлд бол иргэн одоо зорчигчийн болон ачаа тэшин гэсэн одоо хоёр төрлийн одоо чиглэлийн нохойг ажиллуулж байгаа. За үүний зэрэг цагаар одоо ямар нэгэн байдлаар тэр хөлийн бомб дээр ажиллаж байгаа ажилчид одоо байцаагч нар маань сэжигтэй байц илрүүллээ гэвэл түүнийг тухайн бомб дээр илрүүлдэг тестрүүдээр бас хангасан байгаа. За ингээд төв лабораторитой явуулж мөн наривчлсан шинжилгээг бол хийж тогтоож байгаа. Монгол улсын бүх хөлийн бомбтууд дээр одоо хар тамхи мансруулах бодисыг илрүүлэх хангалттай техникийн нөхцөл байдал бий болсон гэсэн үг үү? Энэ дээр чадах тал. Тийм, энэ чадахын хувьд бол үнэхээр энэ рентген тоног төхөөрөмжийг суйрлуулахад бол маш өндөр зардалтай байдаг. Түүний одоо хүчин чадлаас хамаарат за ямар юм объектыг шинжилэхэд анилах вэ гэдгээс хамаарат тоног төхөөрөмжөөр их өндөр өртөгтэй. Тийм учраас бид нэр боломжийн хэмжээнд бас нэлээд том олон улсын бомбд газруудтай бол рентген тоног төхөөрөмжөөр тоноглолцоод байгаа. За бусад одоо дараагийн жижиг бомбтуудыг тоноглох чиглэлээр бас бид бүхэн төлөвлөсөн юмнууд бас байгаа. Ардчилсан төр иргэдтэй нээлттэй. Одоо прокурорын зүгээс энэ хуулийн зохицуулалт нь юм байна ч гэдэг юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хүндрэл бэрхшээл байдаг. Өөрөөр хэлбэл ажлын үеэлдэ байгууллагын хоорондын ажлын үеэлдэний хүндрэл байна уу? Магадгүй санхүү эдийн засгийн хувьд бол дэмжлэгийн хүндрэл байна уу? Эсвэл бол юу гэх вэ? Илрүүлэлтэнд ер нь ямар хүндрэл учирдаг вэ? Энийг та товчхоо хэлэхгүй. Дараа нь хэдүүлээ гарцаа ярих учраас. Сая яригдж байгаа тэр лабораториудын дунд дүгнэлт гаргадаг байгууллагуудын дунд зөрөөтэй дүгнэлт гаргадаг нэг их хүнд бэрхшээлтэй асуудал байна. Тийм учраас нөгөө хэрэг удаашрдаг, мөн биш гэдэг асуудал яригддаг. Нэг тийм байж байгаа. За хоёрдугаар та зөвхөн бидний харж байгаагаар бол энэ төрлүүдийн хэргийг ялангуяа гадаадд шалгаж гаднаас ирэх нотлох хөрөмтүүдийг цуглуулж авах. За тэр мөн шинжилгээний үр дүн гадаадын байгууллагаас гаргуулж энэ төрлийн эрхцэн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байж байна. Тухайлбал 2 орны цагдаагийн байгууллага, 2 орны прокурор ийм байгууллагууд шууд шат дамжлаггүйгээр одоо юу гэдэг хууль зүйн яам, гадаад харилцааны яам, за тэгээд гадаад байгаа Монголын консулын газар элчин сайдын яам гэгээр дамжихгүйгээр шууд харилцаад нотлох хөрөмтүүдийн цуглуулад авчих тийм эрхцэн орчин бүрдүүлэх чухал шаардлагатай. Тэгэхээр сая судалгаа яригдсал та тэр судалгаагаар бол ерөөсөө энэ чиглэлийн хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил ерөөсөө хийгддэг юм байна. Тийм учраас энэ улсын хэмжээнд бол гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг бол бүр төрийн бодлого болгож хэрэгжүүлэх ёстой юм байна. Зөвхөн Монгол улсын хуулиар бол үндэсний хороо байгуулсан байх ёстой. Тэр хороо нь байгуулагддаг байгаа. Тийм учраас тэр хороог байгуулж засгийн газар энэ ажлыг одоо санаачлаг гаргаж авч хэрэгжүүлэх ёстой болов гэсэн тийм л байрсартай. Ням даваагаас энэ асуултыг үргэлжлүүлээд асууя л та тийм хороо байгуулагдаагүй гэж байна. Энэ хороо бол засгийн газар дээр ерөнхий сайдын дэргэд байгуулагдах ёстой гэж байна. Миний зүгээр баримтчаас ойлгосноор бол 2000-аас 2005 оны хооронд бол эрчимтэй явагдаж байгаад сүүлийн хэдэн жил бол нэлээд зохион байгуулалтын хувьд бол уялдааг болсон шиг харагдаад байгаа юм л да. Яагаад ийм болоод байгаа юм бол? Энэ ийм байсан юм. Энэ үндэсний хөтлөр байсан юм л. 2000-аас 2005 оны хооронд үндэсний хөтлөр явж байгаад 2005 онд энэ хөтлөр дууслаа гэдэг үндсэн даваар хар тамхи байхгүй болсон юм шиг бодогдоод ингээл орхигдсон. Яг энэ бол бидэнд урд талын хүмүүсээр шүүмжилж байгаа юм шиг л дээ. Тэгвэл бол бид нар энийг өргөжлүүлээ явах. Оросын холбооны усд бол энэ үндэсний хөтлөрийг шинэ 5 жилээр сонголоо гэхэд нь улам боловсронгуй болгоод олон улсын нөхцөл байдлаа тусгай явах хэрэгтэй. Гэхдээ бид нар одоо сая 11 онд батлага шинжилгээ хариуцлагын хуулиар үндэсний хороо байна гэдэг. Энэ хорооны хороо тэгээд ажлын албыг засгийн газраас энийг батлна гэсэн байж байгаа. Энэ одоо бид нар хийгдэж оруулна. Дээр нь бол энэ дээр урдсан сэргийлэх ажил дээр бол үнэхээр том баг гарч ажиллаж нэлээд хэмжээний мөнгө санхүүгийн асуудал тавихгүй бол энэ шийдэгдэхгүй.
Хар тамхи бол хүний сэтгцэд хортойгоор нөлөөлдөг, хэрэглээ нь хэд хавтгаарч, хяналтаас гарсан нөхцөлд улс үндэстний аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг аюултай. Өнөөдөр дэлхийд 200 гаруй сая хүн хар тамхи хэрэглэн мансуурч, гэмт хэрэг, хүчирхийллийн их үүсвэр болж байна. Хар тамхины хууль бус худалдааны эргэлт нефтийн борлуулалтын дараа дэлхийн хэмжээнд 2-т ордог байна. Афганистанд хар тамхины ургамлыг ихээр тариалж байна. Бразилчууд дэлхийн хөлбөмбөгийн авраг шалгаруулах тэмцээнийг өгтөж, Рио де Жанейрод хар тамхины бүлэглэлүүдтэй цагдаа нар хүчтэй тэмцэж байна гэсэн мэдээг бид байнга л сонсдгоо. Мексикт л гэхэд өнгөрсөн онд 11 мянган хүн хар тамхины зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болжээ. Тус улсын хар тамхины бүлэглэлүүд өөрсдийнхөө хяналтын бүсийг өргөдгөх зорилгоор зэвсэг барин тэмцэлдэж эхэлсэн байна. 1990-ад оны үеэс хүчирхэгжиж эхэлсэн Мексикийн хар тамхины бүлэглэлүүд нь Америкийн зах зээлийгч бүрэн хянаж байдаг байна. Эндээс харахад нийгэмд хяналтаас гарсан хойно хар тамхины хэрэглээ болон худалдааг хазаарлах орлого хийх нь үрдэн багтайн сацуу маш их хугацаа зартас шаарддаг байна. Мансуур бодисыг хэрэглээ хор хөнөөлийн талаарх мэдлэг ямар байдгийг ер нь цааш яах ёстой мэт талаар өсвөр үеийнхний дунд ийм судалгаа явуулсан. Энэ судалгааны ном бол үнэхээр бидэнд бол судалгааны том арга зүй болно. Энэ судалгаа гаргаад бид нар ийм хэрэгтэйгээд тайлангаа гаргаад одоо бид нар энэ асуудалгаа бол хууль одоо дээд байгууллагууд бүгд нь тавьж эхэлж байгаа. Энэ мөнцөндөө юм хийх юм бол бид нар үр дүнд хүрнэ. Хамгийн гол бас энэ ч юм шүү дээ. Байна гэд бид нар хар тамхины хэрэглээ байна гэдгийг бол байна гэж шилжихнээгээр байна ийм төвшөнд байна гэдгээ бид нар судлаа гаргаж ирээд дунд сургуулийн хүүхдүүдийн төвшөнд ийм байна. Төдөөс өд насны хооронд ийм байна. Жишээлх юм бол энэ хүүхдүүдийн мэдлэг байна вөхөр хаанаас олж авдаг вөхөр 61% нь зураг дараад байгаас гэж хэлсэн байгаа ш. Тэгэхээр энэ дээр нэг хэлж байгаа тэрнийг л ойлгож байгаа болохоос биш яг тодорхой хэмжээний ойлголт өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээрээ үндэслээд одоо бид нар ажил зохион байгуулах шаардлагатай байгаа. Нэг асуулт байна. Тэгэхээр мөнгө байхгүй нэ гэдэг чинь 2005 онд мөнгө дууссан гэдэг. Мөнгө өгөхгүй байгаа мó? Ерөөсөө авъя гэд хөөцлөд байхад нь олдохгүй байгаа мó? Ерөөсөө санхүүжилт байхгүй байсан юм байна. Байхгүй гэдэг. Одоо ер нь та нарын зүгээс яамны зүгээс хөөцөлдсөн үү? Би одоо тэр үед одоо байгааг болохоор сайн мэдхгүй нэ. Ер нь бол санхүүжилт олгогддог юм байлээ. Олгогддог юм байна. Олгогдоогүй байсан юм байлээ. Улсын төсөвт энэ талаар юу зардал тусгуулж чадсан уу? Одоо энэ хар тамхи байж байна, хүний 8 байж байна, банк санхүү хэрэгүүд олон хэрэгүүд яг тухайн энэ хар тамхи мансуурлал гэдэг дээр туцагдсан мөнгө байхгүй. Бидний ерөнхий санаа бол яамнаас жишээлбэл санал тавьж одоо сангийн яамны асуудал оруулж ирсэн, оруулаад унсан. Явж байгаа тийм санал. Оруулаад эмчгүй гэсэн үг тийм ээ. Энэ бол зүгээр бид нар ийм шалтгаан юм байлээ л дээ. Тийм үү, их хурл дээр очиод хангагдчихдаг гэсэн юм уу? Тэнийг яг нарийнтай бол аль төвшөнд унсныг нь одоо би яг мэдэхгүй байна. Ер нь бол энэ за ямар ч гэсэн мөнгө байхгүй гэдэг асуудал байна. За зөөнжөө дургаас сууя. Гайл дээр ямар нэг асуудал байна уу? Одоо жишээлбэл хар тамхины эсрэг энэ хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд гайл дээр энийг л ингэж засчих юм бол магадгүй энийг сайжруулах юм бол бид илүү хүчин чадлаар тэмцэж чадна гэсэн тийм тодорхойлолт байна уу танд? Хар тамхи бол бас тийм жижиг бага хэмжээгээр авч явж болох бага хэмжээгээр хэрэглээ тэр нь их хэмжээний хор хохирол учруулж болох юм бас өрүүн цэцэрлэгийн тав арал да. Тэгэхээр ийм өвөрмөцийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн болоод хадгалтын энэ бүх зүйлтэй тэмцгээд үнэхээр одоо шинжлэх ухааны технологийн сүүлийн үеийн олд амжилтыг л ашиглах ёстой. Үүний тулд мэдээж энэ санхүүгийн асуудал гарч ирнэ. Энэ бол хаана байгаа. Энэ боломжийг бол төр хангах хэмжээний мөнгө хөрөнгө одоо бий болж байгаа гэж би хувьдаа ойлгож байна. Ерөнхий газар дээр одоо тэдэн он гэхэд бомбуудаа хангаж дуусгана гэсэн төлөвлөгөө. Ер нь манайх бол энэ 12 онд багтааж бүгдийг хангана гэсэн юм зорилттой байд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгачсан. За 90 хөрөнгө мөнгийг баталж өгсөн 19 тэрбум төгрөг тусгагдаад байна. Сайн мэдээ байна. Үүний зэрэгцээр хар тамхи илрүүлэгч хамгийн гол хэрэгжилж байгаа зүйл бол энэ эрэлж нохоо. Өнөөдөр яг ийм зориултын нэг нохоо бол үндсэндээ одоо 40-60 мянган доллар байна шүү дээ. Нэг нохоо. За бид Солонгост бас тусгай аргаар бэлтгэж гаргасан нохоо одоо авах асуудлыг ярьж байна. Ингээд энэ бүхнийг хижвэрэн хэрэгжүүлж чадах юм бол бид гадна талаас орох нөхцөлөө хамгаалж чадна гэж би хэлэх гээд байна. Нөгөө талаар бид дотооддоо бас онцгой анхаарах юм бий болчиход байна шүү дээ. Энд чинь түрүүн тэнд мэрэгжлийн хүн хэллээ Монголд энэ төрлийн ургамал одоо ангадагч дүүхэд болох ургамлууд энэ тэнд ургаж байгаа. Үүнийг бол нэрлэж хэлэх шаардлагагүй байна. Тэр ургаж байгаа энэ газруудаар хамгаалалтаа яаралтай хийж тэр орчны хяналтыг, төрийн хяналтыг сайжруулах ийм хэрэгцээ байна шүү дээ. Өнөөдөр ч юм бол ерөөсөө баримжаагаар ажиллаж байна шүү. Нэгдсэн уялдаа байхгүй. Нэгдсэн уялдаа байхгүй, нэгдсэн бодлого байхгүй. Энтэй тэмцэх нэгдсэн бодлого өнөөдөр хаанч байхгүй болчихсон байна шүү.
Зүгээр одоо сонирхогч арай идэвхтэй хэсэг нь ингээд санаачлагаараа одоо судалгаа муутайхан ажиллаж байна л гэж хэлэх байна. Хил дамнаж хар тамхиг хууль бусаар зөвөрлөхөөс гадна манай улсын нутаг дэвсгэр доторч энэ төрлийн хэрэг гарах нь ихсжээ. 2010 онд 15 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2011 онд 26 хэрэг бүртгэгдэн шалгагджээ. Энэ асуудал байна, бэрхшээл байна. Энийг шийдвэрлэх ямар гарц байж болох вэ? Товчхон 20 секундэд. Хар тамхи мансууруулах бодисын одоо хүчний асуудал, одоо сэтгцэд нөлөөлөх хор аюулын асуудлаар нь ялгаж ял хариуцлага санкци асуудал байвал яасан юм. Жишээлх юм бол одоо юу гэдэг вэ? Байгалийн гаралтай ургамлаар нь авч хэрэглэсэн борлуулсан хүний хариуцлага тэр одоо хүчтэй нийлэгжүүлсэн аргаар ч гэдэг юм уу гаргаад авсан тэр бүтээгдэхүүнийг борлуулсан хүний хариуцлага хоёр яг ижид байж байгаа жишээтэй ч юм уу иймэрхүү одоо асуудлуудыг бас цэгцэлж хуулинд оруулах юм бол их бий. Яагаад гэвэл би судлаач хүний хувьд бол яг зөвхөн олон улсын конвенцийг үндэсний хууль тогтоомжтой харьцуулаад судлаад үзэхэд бол нэгдэж орсон олон улсын конвенцийн одоо тэр заалтуудыг үндэсний хууль тогтоомжтой суулгаагүй маш олон одоо юмнууд байгаа. Тэрийг бол яг зөвхөн тэр би бас олон улсын эрх зүйн зохицуултыг харьцуулсан тэр номондоо бол гаргасан байж байгаа тэрнээс харж болно. Тэгээд нэг асуудлыг хэлэхэд бол сургууль соёлын байгууллагад ажиллаж байдгийн хүний хувьд бол оюутан залуучууд сурагчид энэ одоо залуу үеийнхэндээ энэ одоо хар аюулыг нөмөргөж байгаа энэ айхтар бодисын талаар ангаах ухааны талаас нь хор аюул талаас нь сургалт судалгаа сургалт явуулдаг хор хөнөөлийн ойлгуулдаг ийм байхгүй бол болдгүй юм байна. За өмгөөл хийгээд явж байгаа одоо өмгөөлүүлж байгаа хүмүүсийн яагаад энэ хэрэгт холбогдсон шалтгааныг асуугаад үзэхээр учиргүй том овоож оцоосон ашиг олох гэж байгаа биш. Бусдыг даган дуурайх ч гэдэг юм уу эсвэл бага хэмжээний одоо тийм ашиг олох ч гэдэг юм уу эсвэл бүр ерөөсөө юу зөөгөөд юу дамжуулаад явж байгааг мэдэхгүй байдлаар ч гэсэн энэ хэрэгт холбогдсон байгаа учраас энэ боловсрал энэ одоо мэдлэг олох асуудал их чухал байна. Эрүүл мэнд хууль нийгэм хамтарч тэмцэхтэй. Тэгтэл засгийн газар маань энэ эрүүл мэндийн талаар асуудлыг эрүүл мэндийнхаа яамд ч юм хариуцуулаад ингээд хайчдаг. Тэгтэл өнөөдөр энэ талын одоо мэрэгжилтэн боловсон хүчин бол маш бага байна. Донтох эмгэгтэй хүмүүстэй ажилдаг одоо төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэмжээний байгууллагууд бол их байдаг. Тэгвэл яг энэ чиглэлийн сэтгэц нөлөөт болон мансууруулах байдлын хар тамхитай донтцсон хүмүүстэй ажиллах хүмүүсүүд бол байдгүй. Эмчнэр бол ягаад гэвэл энэ төрлийн одоо мэрэгсэн боловсон хүчин байхгүй гадаадад юу н сургаж үзээгүй энэ өөрсдийн мэдлэг туршлагаараа л явж байгаа. Мөн сая гэхэд одоо 60 мянган одоо долларын нохой авчирч ийн л гэдэг нь шүү дээ. Тэгвэл манай энэ эрүүл мэндийн системд яг вөхөр хэрэглэгч хүнийг илрүүлэх тест гэж байдгүй. Ерөнхийдөө авах арга хэмжээ бол ерөнхийдөө ойлгомжтой. Урьдчилан сэргийлэх бүр багаас нь боловсрал олгох энэ бол ялгаагүй гарцуул ойлгомжтой бэлэн байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллахад төсөв хөрөнгөнөөс гадна өөр төртөө хамтарч ажиллахад ямар яг бодиттой хүндрэл бэрхшээл учирч байна. Яаж одоо юу хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай вэ гэдэг дээр иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хувьд та улс хэлмээр. Санхүүгийн асуудал чухал. Тэгээд хэрэглэгчтэй ажилдаг нэгч байгууллага байдаг байхгүй юу? Ганцхан манай байгууллагад ажиллаад байдаг. Тэгээ энэ бас үрдүн их муутай. Яагаад гэвэл одоо 100 хүн одоо эмчилгээхэд 5 л гарах магадлал өндөртэй байдаг байхгүй юу? Эмчилгээ авах гэсэн үг үү? Эмчилгээ аавна гэсэн үг. Тэгэхээр эмчилгээ бас их чухал. Эмчилэн, нийгэмшүүлэн тэгээ сургалт явуулна, зан үйлийн өөрчлөн дээр нь одоо энэ хүмүүсийг гаргачаад орхиж болдоггүй байхгүй. Тэгэхээр дропын центр гэж нэг юм одоо улс олгонд байдаг. Энэ одоо манай юун дээр байх шаардлагатай байгаа юм л да. Нийт одоо энэ талаар мэдээлэл авч байгаа бол 65% нь буюу 60-аас дээш хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл аваад байна гэдэг. Тэгвэл эргээд энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээ энээс урьдчилан сэргийлэхэд нь эргүүлээ ашиглая л та тийм ээ. 65 70 одоо 100% хүртэл нь одоо энээс урьдчилан сэргийлэх мэдээлэл авахыг энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр эргүүлээд ашиглая. Оросын холбооны улс бүгд найрамд хятад ард улсад мянгаар оюутнууд суралцж байгаа. За бакалаврт бол бүр 15, 16, 17 настай юу ч мэдэхгүй жоохон хүмүүс очиж суралцдаг. Тэгэхээр дөнгөж сая боловсролын амнаас гаргасан саналын дагуу те сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг авъя гэж ярьж байна. Тэгээд үнэхээр одоо тэр мөнгө төгрөг төсөөнд батлагддаг болвол энэ ойрхон ядаж тухайн бүс нутагт очиод сургалт сурталчилгаагаа явуулаад байх юм бол одоо оюутан залуусыг бас энэ хар тамхитай холбоотой гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд их төхөмтэй гэж бодож байна. Эхлээд оюутнууд өөрсдөө яг тэр цагаа зөв боловсон өнгөрөх тэр нөөц бололцоог дутагдаад байгаа болохоор бас тиймэрхүү хар тамхины одоо хор хөнөөлд илүү нэрвэгдэх магадлал өндөр байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээд тэр үнэтэй одоо нохойнуудыг ашиглаж гайл дээр тэмцсэн гэж юм л та. Тэр нохойнуудаа бас энэ яг хар тамхины хэрэглээ ихсэж байгаа тэр том үжлэг шоун дээр бас хэрэгжүүлвэл харин их зүгээр юм болов уу гэж бодож байна.
За баярлалаа. Ерөнхийдөө бол 40-60 мянган долларын 40 хэдэн нохойг ерөнхийдөө баар зингээний газруудаар аялуулад бас байж болох санаа юм байна те. Та юу гэж бодож байна энэ дээр? Хар тамхины эсрэг тэмцэх чиглэлээр ганц манайдар нохоо байгаа юм биш л те. Ер нь манай бусад хуулийн байгууллагуудаар ч бас байгаа. Манайдар байгаа нохооны зорилго бол гайлын зорилгоор ашиглагдах ёстой. Нөгөө Монгол улсын чиг хөлийг тойроод 43 килийн гарц орц байж шít. Тэр бүгд дээр чинь эд маань ажиллаж явдаг. Тийм учраас бас тэр бүр боломжгүй. 90 зүгээр санаа бол их зөв. Бид тэр өнөрч нохоонуудыг ер нь бас та бүхний хүсэлт яг харгалзаж үзээд ч тийм үү. Ер нь бас үе үе төрийн нэрийн өмнөөс ажиллаж болох юм аа гэж хөвдөө бодогч. За баярлалаа. Тэндээс нэг хүн гараар өгсөн. За. Би тэгээд нэг хоёр санал хэлэх гэсэн юм л да. Нэгдүгээр оюутан одоо энэ иргэний байгууллагууд ч гэдэг юм уу энэ салбар байгууллагууд оюутан залуусын энэ одоо оюутны зөвлөлч гэдэг юм уу энэ байгууллагуудтай хамтарч оюутан залуусд энэний хор хөнөөлийг сурталчилсан тийм үйл ажиллагааг бол бүр дөрвтөө бүр яаралтай ойрын хугацаанд одоо ингэж бүр далаадтайгаар ингэж өрнүүлмээр байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт оюутан залуучуудын оролцоог бас түшиглээд энэ одоо жишээ нь хууль зүйн яамч гэдэг юм уу гайлын ерөнхий газар гэдэг юм уу эдгээр байгууллагууд хоорондоо маш уялдаа холбоотой ажиллаж тэгээд энэ төрийн бус байгууллагууд бол нийтээрээ оюутан залуусыг энэ ажиллагаал бол оюутан залууч хүүхэд багчуудыг ирээдүйн эдэд бас одоо тэднэрлүүл чиглэж асуудал бол одоо нэлээд дөрвтөө чиглэгдэж одоо үр дүнд хүрнэ гэж бол баярлалаа сайхан санаа байна тийм ээ. Хамгийн том гарц бол юу вэ гэвэл энэ мансуурал бодит онцлог тэр нийгмийн хүчин зүйлсүүдийг багасгах бууруулах нэгдүгээрт нь хоёрдугаарт гэвэл Монгол хүн өөрийн хүндлэлийг бий болгож сэтгэл зүй маш том дархлаатай болох ийм чадвартай тохиолдолд мянган тэр орж ирлээч байлаач гэд үгүй гэж хэлж чаддаг Монгол эрүүл хүнийг бий болгох тийм ээ өсвөр үеийнхнийг бэлдэх ийм л одоо урсан сэргийлэх сурвалжлагын үйл ажиллагаанууд тэгээд мэдээж төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж ажиллах. За түрүү хэллээ л дээ бидэд бэрхшээл юу байна? Бэрхшээл юу байна гэвэл ерөөсө бүх байгууллагууд бүгд тус тустай толгой нуттай болсон болохоор энэ бол хамгийн том бэрхшээл. Өнөөдөр зөв Оросын албаны улсад бол одоо ерөнхийлөгчийн дэрэгдэх энэ нарко баруудтай тэмцдэг хороо комитет гэж байна. Тэрний одоо удирдлага нь бол яг сайдын төвшөнд одоо тийм зандата, тийм том бүхэл бүтэн айрамт цэрэг эмчнэрээ ингээд хамруулсан юм байна. Гэтэл эдгээр хойноос нь одоо хөөцөлдөд эхэлсэн одоо бичиж штэ 13-аас 25 насны тийм ээ залуучуудыг Оросын холбооны улс эргэж буцалтгүй алдаад эхэллээ гэж ийм одоо статистик бас мэдээлэлүүд гарч байна. Энэ хэдэн зуун сая хүн амтай энэ том гүрэн өнөөдөр ингэж яхад 2 сая гаруй хүн амтай Монгол улс одоо бүгдээрээ мөнгөтэй болчлоо гэд ингээд энэ үнэндээ бас анхаарал тавина. Оюу толгой 5 толгой Монголд хэрэгтэй боловч оюунлаг эрүүл сэтгэл зүйтэй Монгол хүн түмэнтэй илүү хэрэгтэй. За их баярлалаа танд. Манай нэвтрүүлэг бол иргэний үгээ хэлэх эрх чөлөөний чөлөөт энэ дэр. Тийм ч учраас дарга цэрэг иргэн ямар ч хүн хамаахгүй бүгдээрээ яг энэ шиг ингээд тэгш хэрэгтэйгээр үгээ хэлдэг ийм онцлогтой нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр та гурав маань маш товчхондоо яг 94 чиглэсэн ийм зүйлийг хийчих юм бол юу гэдэг юм бэ? Хар тамхи мансууруулах бодисны эсрэг бид илүү далаастайгаар тэмцэж чадах юм байна гэдэг яг нэг тийм зоригдлыг хийж өгөөч. Энэ хар тамхи мансууруулах бодис хүний биедийн ямар хор хологдолтой юм бэ гэдгийг би хоёр зураг харуулъя. Энэ одоо 30 орчим насны эмэгтэй. Гэтэл энэ хар тамхины эхний одоо жижиг хэрэглээг 5 жил хэрэглэснээр дараа хувирсан байдал нь. Энэ доод талд нь Монголд орж ирж байгаа хар тамхины төрлүүд эмийн хэлбэрээр орж ирсэн байдлууд. Хоёрт нь ер нь хар тамхичин хүний эрүүл мэндэд төдийгүй одоо өөрийнх нь дүр төрхөд яаж нөлөөлдөг юм бэ гэдэг нь эндээс харагч байна. Энэ одоо хамаргүй болчихсон, аман мөрөөч гсэн, шүд тагнаан цоорчсон одоо ийм л байдлаар энэ хар тамхи хүний эрүүл мэндэд нөлөөлдөг зүйлээ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Монголд иргэн бүхэн өөрөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө энэ хар тахал аюулаас сэрэмжлэх ийм зориг ирмэлзэл дүүрэн одоо ёстой тангараг өргөсөн Монгол төмөл байх хэрэгтэй. Үүний төлөө бүх монголчуудыг уриалж энд одоо нэгдэцгаая. Үүний эсрэг тэмцье гэж хэлэх байна. За баярлалаа. Үнэхээр үгүй гэж хэлдэг чадaltaй байх хэрэгтэй. За баярлалаа. Хар тамхи гэдэг нь хүний эрүүл мэнд сэтгэхөө үр удамд онцгой аюултай өөрснийхөө үр удмаа одоо цэвэр авч явъя. Үр удмаа одоо сайн сайхан байлгая гэж бодох юм бол энээс одоо татгалзуулахын үйл ажиллагааг хүүхдүүдээр унтаад зохион байгуулж өгөөч. Миний хүү хаа явна, юу хэрглэж байна, хинтээ нөхөрлж байна, юу идэж ууж байна, юу хэрглэж байна гэдэгт одоо манай эцэг эхчүүд онцгой анхаарал тавиач. Бас үеийнх нь айз нөхдөд
дэрэгдээ байгаа наазыгаа юу хийж яах вэ гэдэгт нь бас анхаараач. Болохгүй юм хийж бол болиоч гэж өгөөч гэж ингэж хэлэх байна. Зөвхөн манай хууль зүйн дотоод тэргийн яамны хувьд бол бид нар энд эрх зүйн орчиг нь боловсронгуй болгох, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллах чиглэлээр тодорхой санаачлаг гаргаж ажиллаа. Ингээд энд ирсэн бүх хүмүүс иргэд, эцэгчүүд, одоо сурагч, багш хэн л бол хэн та бүхэн одоо бидэнтэй хамтарч ажиллаач. Энэ одоо энэ хатвчинтаа ирсэн энэ аюул энэ тахлаас үр удмаа хамгаалж ажиллацгаая л гэж ингэж хэлэх байна да. Төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шүүх прокурор, мөрдөн байцаах байгууллагууд бол энэ үйл ажиллагааг тагсан зогсоож чадахгүй л дээ. Тэр гадаад ял эдлээд шалгагдаад байж байгаа 32 хүн, цаазаар авцсан байж байгаа 2 хүн, цаазаар хулаар шийдэгдсэн байж байгаа 2 хүн, Монголд өнөөдөр яригдаад байгаа тэр 118 хүн бүгдээрээ л биднуусын хань ижил хамаатан садан, ах トゥ төрөл садан тийм л хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар тэр хүмүүсээ аврахын тулд өөрсдөө юм юмд орохгүй тулд иргэн болгон л энийг анхаарч тэрнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодож хөдөлмөрлөж тэн төв нэмээр оруулах хэрэгтэй байна. Тэгвэл бид энэ хороо аюулыг зайлуулж чадах хаа гэдгийг хэлэх байна. За баярлалаа. Ингээд нэвтрүүлгийг өндөрлүүлэхээс өмнө та бүхэнд тарааж өгсөн 3 хуудас дахин нэг ашиглая гэж бодож байна. Харт тамхи мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх энэ эм бэлтэмлийн эсрэг тийм ээ төр чинтэй хувь нэмэр оруулж одоо тэмцэх ёстой тийм ээ төр илүү тэмцэх ёстой гэж үзэж байгаа бол та хүн улаан хуцыг энэ бол иргэдээс маш их шалтгааллах зүйл юм а. Иргэд маань өөрсдөө ухамсартай түрүүний хэлдэг шиг үндэсний дархлаатай байх ёстой, үгүй гэж хэлж чаддаг байх ёстой гэж байгаа бол ногоо. За энэ хоёр хоёулаа хамтарч ажилласнараа тийм ээ хамтын хүчин зүйлээр бие биенийгаа ойлгож ажилласнараа төр иргэн хоёрын хамтын харилцааны үндсэн дээр бид харт тамхины аюулаас энэ төрлийн бодисын аюулаас сэрэмжилж чадна гэж үзэж байгаа бол та хүн шар хуцыг өрөхгүй юу. 3 сонголт дээр санал хураая. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв та бүхэн дахин харж байгаа харт тамхи хатвчинд хуралцсан аюул гэсэн сэдвээр өрнөлөө. Тэгэхээр Бачимг зөвлөхөд би микрофоныг шилжүүлэе гэж бодож байна. Өнөөдөр бидний ярилцсан сэдэв бол хүнд сэдэв, хүнд асуудал. Гэхдээ ярихгүй хойшлуулж болохгүй асуудал. За таны байр суурь. Манай нэвтрүүлэгт оролцогчд маань их чухал дүгнэлт хийлээ гэж бодож байна. Үнэхээр энэ бол бий болцсон аюул. Гэхдээ энийг бид нар одоо цаашдаа урьдчилан сэргийлэх бүрд илүү одоо тархахаас нь зам нь таслан зогсоохын тулд төр иргэн хоёр нь яг хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг дээр манай нэвтрүүлэгт оролцогчид бол бараг 100% санал нэгдэж байна. Тэгэхээр энийг цаашдаа бид нар бий болцсон нөхцөл байдлыг арилгахын тулд үнэхээр олон хүний хэлж байгаагаар бид нар зөвхөн үр дагавартай тэмцээд авах биш, бий болцсон нөхцөл байдалтай тэмцээд авах биш, бий болгож байгаа шалтгаантай нь ажиллах хэрэгтэй. Хамгийн чухал асуудал энд олон хүний хэлж байгаа зүйл бол үнэхээр манай иргэдийн дунд ойлголт хомс байна. Ойлголт мэдлэггүйгээсээ болоод залуучууд сонирхож хэрглэж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдтэй анхаарал тавихгүй байна. За зарим нь амархан аргаар мөнгө олж болдгиймаа гэж бодоод энэ гэмт хэргийн одоо золиос суулж байна. Тийм учраас хамгийн нэгдүгürt бид нар энэ нийгэмд харт тамхины аюулгүй энэ хор хөнөөллийг ойлгох талаар маш их ажил хийх цаг болсон байна гэдэг нь харагдаж байна. За мэдээж цаана бол ядуурл ажилгүйдэл нийгмийн шалтгаан гэдэг том асуудлууд байгаа. За энэ дээр нэг онцлогчтой зүйл бол үнэхээр одоо өнгөрсөн хугацаанд энэ харт тамхины аюул гэмт хэрэг огцом нэмэгдсэн нэг ноцтой хийх ёстой дүгнэлт бол тухайлбал хууль зүйн дотоод хэргийн яамны хүн маань хэлж байна. 2005 оноос хойш хөтөлбөр зогссон хойш үнэхээр энэ ажил зогсон байдалд орцсонтой бас холбоотой байна гэж дүгнэхээр байгаа. Тийм учраас одоо манай хүмүүсийн маш хэлж байгаа маш олон асуудлууд одоо хүний нөөцөө бэхжүүлээ, сургалт судалгаагаа өргөжүүлээ, лаборатори одоо технологийн өвчин чадвар хаа нэмэгдүүлээ, хүмүүсийг одоо эмчилж нийгэмшүүлэх энэ боломжийг хангая гэд маш олон асуудал бол цаашдаа хийх ёстой. Энийг хийхин тулд дахиад төр одоо нэгдсэн бодлоготойгоор зохицуулалттайгаар хамгийн гол нь энийг хариуцдаг нэг байгууллага хэрэгтэй байна. Өнөөдөр бид нар орон тооны бус зөвлөл байгуулах тухай яриад байна л да ерөнхий сайдын дэргэд. Орон тооны бус байгууллага энэ ажлыг одоо байнга зангидж, байнгын удирдлагаар хангаж чадахгүй гэдгийг ч гэсэн бид нар бодох ёстой. Төрийн захиргааны аль нэг төв байгууллагад энийг одоо үндсэн үүргэнд болгож хариуцуулаад энэ ажлыг явуулах ёстой юм биш үү? Яагаад гэвэл энэ бол үнэхээр хатвчинд хүрээд ирсэн хуралдсан байгаа аюул. Тэгэхээр энэ асуудлыг бид нар ноцтой бодох ёстой болсон гэж бодож байна. Төсөв хөрөнгөн дээр хомстоод байна гэж байна. Өнөөдөр Монгол улс мөнгөгүйдээ биш, энийг одоо нэгдсэн бодлого зохицуулалт ойлголт татаад байгаагаас болоод энд хөрөнгө хуваарлагдахгүй байна гэж ойлгож байна. Тэгэхээр цаашдаа төр үнэхээр энэ дээр анхаарах цаг болжээ гэж. За нөгөө талаас үнэхээр одоо иргэдийн ухамсар, иргэдийн оролцоо, үр хүүхдээ найз нөхдөө хамт олноо энэс хамгаалах, өөрийгөө хамгаалах юм идэвхтэй үүрэг оролцоогүйгээр төр хичнээн мөнгө зараад хичнээн байгууллага хүн ажиллаад энийг шийдэж чадахгүй. Тийм учраас дахиад хэлэхэд бид нар иргэд маань энд
үнэхээр анхаарал хандуулах цаг болсон байна. Төр ажиллаа их цаг болсон байна л гэж хэлмээр. Ардчилсан төр иргэдтэй нээлттэй. Хар тамхины аюул бидний хувьд холын сахалт биш, харин хаяанд буусан айл биш. Бүр хатавчинд маань ороод ирчихсэн хоймор эзлэхээр занлахиж байна гэдэг энэ аимшигтай мэдээг бид нар хамтдаа сонсож бас ярилцлаа. Тийм учраас бидний амьдралд хар мөр авчирч болох үйс, хар ирээдүй, хар зурглал авчирч болох үйс, хар гэж нэрлэгдсэн энэ хар тамхинаас бүгдээрээ холуур байж, үүнээс татгалзаж Монголын ирээдүй гэрэл гээтэй сайн сайхан байхын төлөө бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийн зорилгыг чиглүүлсэн байнамаа. Ингээд өнөөдрийн бидний нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Хамгийн гол нь өнөөдрийн нэвтрүүлгийг үзсэн хүн болгон өөрийнхөө оюун бодолд нэгийг тунгаагаараа эргэн тойрныхоо хүмүүсийг бас ажиглаарай. Тэгээд хар тамхигүй ирээдүйн төлөө хамтдаа алхъя гэж хэлмээр байна. Анхаарал тавьсан та бүхэндээ дахин баярлалаа.